Та бүхэн Есүс шиг болох ёстой гэсэн тийм одоо үгийг сонсч ирсэн одоо тийм. Есүс шиг болох хэрэгтэй. Бид бүхэн Есүс шиг болох юм бол асуудлаас гарна гэж одоодаа сонсч ирсэн. Есүсийг дуурайх хэрэгтэй гэж хэлж байгааг сонсч ирсэн. Хэр биелүүлдэг вэ? Кевин Райан гэдэг хоёр хүүхэд байсан. Кевин одохдоо 5 настай ах нь. Райан одохдоо 3 настай дүү. Тэгээ ээж нь нарийн боо хийжсэн байхгүй гэлтэй. За Америкчууд юм эсвэл одоо тэр барууныхан тийм гэлтэй тийм одоо нарийн боо хийх айгүй тийм одоо сонирхолтой. Хүүхдүүд нь ч гэсэн бүр багасаа хийгээс сурцсан байд. Тэгээд ээж нь их амттай тийм нарийн боо хийдэг гэсэн учраас хоёр хүүхд хоёулаа одоо нөгөө тоокны хаажууд очиж зогссон. Нөгөөх нь ингээл хараад байдаг. Тэгээд ээж нь жоохон цаашаа байж цаад дүүнээр ороод байж гэх нөгөө ойл чинь нөгөө өмнөнд нь болд юм яа. Гүүж ирээд нөгөө тооклоо ингээл хараа. Ээж нь хэлсэн. За та хоёр хүлээж удахгүй гарна. Тэгээд гараад шууд авч идэж болохгүй. Халуун байгаа учраас. Хүрэж байгаа тэгээд идэн тийм учраас нэлийн удаа та хоёр байж твч. Нөгөө хүүхд чинь нөгөө өмнөлцөд байгаа учраас твчиж чадах. Яагаад хүүхдийн твчэргүй гэдэг юм бол юм болгон твчэргүй ханддаг. Заримдаа хүүхдүүд гэж хэлээд юм заримдаа том хүмүүс ч гэсэн нэг тийм хөө зан гарах гэдэг тийм. Тэгээд ээж нь нүнгэж нарийн боонуудаа гаргаад тэгээд ингээд нэг юм саунд хийгээл хөргөж ирсэн. Тэгсэн чинь нөгөө хоёр хүүхд чинь бас ирээд хажууд нь зогссон авах гад байсан. Тэгээд чинь за анхны тийм дөнгөж ихэж хөлсөн нарийн боог нь одоо би өгье гэсэн чинь ах нь ясан бэхтэр бол нөгөө Райан дүүгээ түлхчихсэн. Тэгсэн чинь нөгөө дүү нь уйлаад хоёулаа боо юм болоод ээж нь нэлээд уурсан. Тэгээд тэр үедээ бол Кевин шууд одоо шийтгэе гэж бодож ирсэн. Одоо нэг сайхан алганы хамт үзүүлэе гэж бодож ирсэн. За гисэн ч гэсэн ээж нь дотроо гэж бодсон ихлээр болохгүй хүүхдээ бас ингэж хүмүүжлээд яах. Тэгээд хоёр хүүхдээ доолж ирээд хоёулангийн зогсоож байгаа. Тэгээд бол нэг сургамж өгөх гээд хичээсэн. Тэгээд хэлсэн ээж нь за Кевин, Райан Есүс шиг байх юм бол тий тайлдав би энийг идэхгүй миний дүү идэнэ гэж өгнө. Ши Райан би энийг идэхгүй ахтаа өгнө гэж ингээд биеиндээ өгнө. Тэрөө та Есүс байсан бол тэхвэсэн шүү дээ гэлтгсэн. За тэгэл ээж нь хэлсэн. За одоо та хэд тэгвэл Есүс шиг байгаарай гэжсэн. Тэгсэн чи ах Кевин нөгөө толгой нь хурдан ажиллаад Райан чи тэгвэл Есүс болчих гэсэн. Яасан бэ гэдэг нөгөө Райан нөгөө Кевин мэдээд байхгүй. За Есүс болсон л төрүүлж нарийн боо алдна тий. Тийм учраас өөрт нь бол Есүс болох юм сонирхол байхгүй. Шууд толгой нь ажиллангуудад чи тэгвэл Есүс болчих гэдэг. Яа тэгтээ нөгөөд чинь нөгөө ивэд авах гэдэг юм болох гэдэг байхгүй. Бидний амьдрал ч гэсэн хай нэг юм хөө зүйл тохиолдчих гэдэг тал байдаг үгүй. Есүс шиг болох хэрэгтэй гэж хэлээд харин тийм ээ гэж хэлээд байдаг. Яг Есүс болох шаардлагатай болонгууд би биш. Чи Есүс бол. Есүс яаж хандсан? Тэр шиг надтай ханддаг гэж бодоод заримдаа байдаг. Ярддаг тийм тал байдаг. Тийм зүгээр бодол ер нь толгоонд чинь төржсэн. Хүүхдүүд яг ийм зан гаргасан. Тэгээд энэ зан юуг харуулж яах вэ гэхээр хүүхдийн зан боловч гэсэн яг үндэ Христэд итгэж хүмүүсийн дунд байж идэг яг тийм зан чанарыг харуулж өгч. Ямар харамсалтай. Бид нар Есүс шиг болохыг хүсдэг гэсэн мөртлөө заримдаа Есүс шиг биш. Харин бусдыг Есүс шиг болгоод тэрнийг нь ашиглах тийм санаатай болчиход байна. Колосай номон дээр 3 дахь бүлэг дээр Паул Колосай хотынд хандаж ийхүү үгүйсэн. Хэрв та нар Христэд хамт амьдуулагдсан юм бол дээгүүрх зүйлсийг элсээр бай. Тэнд Христ Бурхны баруун талд задарч байгаа. Танд оюун ухаанаа газар дэх зүйлсээр биш, харин дээгүүрх зүйлсээр төвлөрүүлээ гэж хэлсэн. Паул энэ гэж хэлсэн. Хэрвээ та нар Есүсээр дахин амьдуулагдсан юм бол Есүстэй хамт амьдуулагдсан юм бол шинэ хүн болсон гэж хэлж байгаа юм бол дэлхийн зүйлсийг биш, харин шинэ зүйлсийг Тэнгэрийн Диваажингийн зүйлсийг бодож амьдралд хэрэгжүүлцээ гэж хэлсэн. Юу гэсэн үг бол энэ яг л та нар шинэ хүмүүс болсон шүү дээ. Яг л шинэ хувцс өмсгөл хүн ямар байдаг вэ? Тэр шиг тэг цоо шин. Бараг л одоо нэг хуучин нэвсэлсэн муухай өнөртэй хувцас тайлж яад усанд ороод цоо шин хувцс өмсөд цоо шин хүн болж байгаа юм шиг шинэ хүмүүс болцгоо гэж
туйл Колосай хотынхан загсан. Тэгээд энэ шинэ оны зааг дээр хамгийн сүүлийн шаббат. Би бас энэ үгийг та бүхэндээс хуваалцаж. Үнэхээр энэ Есүсээр дахин амьлуулагдсан бол хамтдаа амьлсан бол цөмөрөө шинэ хүмүүс болцгоё гэж хэлмээр. Та нар Молгоо хааны тухай түүхийг мэддэг тийм үү? Молгоо хаан юу гэсэн ихтэй бол дотоод сэтгэлдээ биш. Хүмүүстэй хүмүүсийн итгэл найдрыг хэр авсандаа биш. Өөрийнхөө гадаад байдлаа хандуулах юм бол би агуу алдартай хан болсон гэж өөрийгөө бодож болох юм байна гэж бодсон. Тэгээд тэрээр заргаагаад хүмүүст юу гэж хэлсэн? Хамгийн шилдэг даавг нэхэж, эсвэл тарга дурдан нэхэж, надад хамгийн шилдэг хувцс хийж өгөх хүмүүст би их хэмжээний алт мөнгийг бэлгэлнэ гэж хэлсэн. Олон гадраас энэ сургийг сонссон хүмүүс ирж шалгуулсан. Тэрэн дотор хоёр үл бүтэх хүмүүс байсан. Тэр хоёр үл бүтэх хүмүүс маш сайхан ярьдаг хүмүүс байсан. Тэгээ хаанд ирээд юу гэж хэлсэн? Хаанд минь энэ дэлхийн аль шинцэг дээр очиод олохгүй тийм хувцсыг би танд хийж өгч чадна. Энэ аргыг бол бид хоёроос өөр мэддэг хүн байхгүй. Зөвхөн бид хоёр мэднэ. За гэхдээ энэ бол одоо хувцс маань жирийн нэг хувцс биш. Хүмүүсийн өмсдөг. Энэ хувцс бол ер бүсийн хувцс. Яагаад ер бүсийн гэж хэлж гэнэ үү? Яагаад гэвэл молгоо хүн хараад ойлгодгүй, хад чаддаггүй. Ухаантай хүн харангуйтаа чи ямар сайхан хувцс вэ гэж хардаг тийм хувцс байгаа. Хаан бодоод байсан, бусад хүмүүсийн яриад байсныг бодоод байсан чинь нэрээ эн чинь хамгийн шилдэг хувцс ууч таараад. Тэгээ нөгөө хүнд хүснийхэн дагуу өрөө гаргаж өгөөд тэгээд одоо хувцс нэгдэг, даавуу нэгдэг машин тавьж өгөөд тэгээд ажиллуулсан. Бүхэл хүссэн бодоныг хангаж өгч байсан. Нөгөө хоёр мэхлэгч маань тэр өрөөнд ороод идэж уугаал, наргаал. Тэгээд хаан ороод ирэнгүүт нь айгүйх ажил хийж байгаа болоод ингээд суугаад. Хаан нөгөөдг нь харж чаддгүй. Ингээд хоосын хийгээд байгаа гэдгийг хараад. Тэгээ юу гэж хэлсэн? Шин таамрын нэхэд байгаа даваачдаа надад харагдахгүй. Тэгсэн чинь нөгөө юу гэж хэлгөө? Оо хаант минь молгоо хүмүүс энийг хардггүй шүү дээ гэсэн. Тэнгүүд хаа тий. Одоо харагдчих эхэлж байна гэл ингээл тий. Одоо харагдаж байна. Тийм байл юм. Тэнгүүд энэ чи ийм хээтэй гэл тэнгүүд тийм байна би эдрийг нь харж байна гэл. Сүдээ одоо ингээл одоо айгүй их тийм мэдж байгаа юм болоод явсан. Тэгээд өөрийнхөө төвчмдүүдийг дуудаж ирүүлээд тэр хоёр хүн ямар их сайхан дээл хийж байгааг та очиод хар гэсэн. Зөмгөн дагуулаад нөгөөд нь хараад юм харагддаг. Тэнгүүд зарим айгүй дотроо бодож ирсэн баг тийм. За миний толгой болохгүй. Би өөрийгөө айгүй ухаантай гэж утсан. Би 90 молгоо болж таарлаа гэж ихэнх нь одоо хоолтогдсон. За тэгээд одоо хоног өдрөн чөнгөрч за хувцс одоо бэлэн болсон. Хааныг нөгөө хоёр молгоо одоо хоёр мэхлэгч өрөөндөө оруулж ирээд бүх хувцсыг нь тайлаад тэгээд нөгөө үдэгдэж харагддаггүй нөгөө хувцаа өмсгсөн. Хаанд ямар санагдсан бол дотроо бодож илээсэн тийм. За би ямар ч байсан хувцс харахгүй байна. Би лав нүцгэн болчлоо. Гэсэд ч гэсэн нөгөө хоёр нь юу гэж хэлж байсан. Хаант минь та бол үнэхээр сайн харагдаж байна. Тэгээ хаан ичихгүй. Тэр үзэгдэхгүй хувцас өмсөд гудамжинд гараад олон хүмүүсийг цуглуулад тийм. Бүгднийг нэг гудамжаар жигсаасан байж байгаа. Дундуур нь одоо алхаад явсан. Маш их одоо хэмсэг байдлаар одоо гудамжаар алхаж явсан. Тэгсэн чинь цөм хүн одоо тэр хотын хүн болгон тийм бүгдээ хааныг нүцгэн явж байгааг харсан шүү дээ. Хүүхдүүд заримдаа тэгж хэлдэг гэдэг юм тийм. Би ээж авааг нүцгэн харчих юм бол хүндлэхгүй байх гэж. Яаж ч хүн одоо тийм нүцгэн байх ёсгүй тийм. Хүн тэрнээс ичдэг, тэр нь бол муухай зүйл гэж үздэг байна. Хаан ясан тэр бол нүцгэн байдлаа бүх одоо хүмүүсийн хүндэд гэж дээдлж явах хэвээр хүн годамжаар нүцгэн харах гэсэн. Хинч тэр нутраас хаан нүцгэн байна гэж хэлж чадахгүй зогсов. Тэгсэн чинь тэр дундаас нэг хүүхэд хөөе хаан нүцгэн явж штэ гэсэн. Тэгсэн чинь хүмүүс одоо барин гэхэд одоо яаж дийлэх вэ гэж тэр хийгээд инээсэн баг. Тэр чигээр тэр хийгээд инээлсэн. Хаан тэр үедээ юу гэж ойлгосон? Би мэхлүүлсэн байна гэдгийг ойлгосон.
Егсэгтэр бол хаан өөрийгөө ухаантай хүн болохын тулд, өөрийгөө агуу хүн болохын тулд, олонний өмнө би ухаалаг сайхан хүн гэж бодогдуулахын тулд тийм тэнэг утга санаатай зүйл хийсэн, түүнээсээ болоод түүнээ бүдэлсэн. Тэр хаан цаашаа яаж хаан тусаа авч явсан бүү мэд. Тийм боломж гарсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Ямар ч байсан тэр хаан бол маш их том сургамжийг авсан баг. Юу гэж нөхдөр бид бүхэн гадаад өнгөтөнд хэд их анхаарал тавьж. Заримдаа Есүс Христ чиг болно гэсэн энэ үгийг зүгээр нэг ингээд нэг тийм сүмд явах. Зүгээр нэг одоо хүмүүст ингээд Библийн үгнээс хуваалцдаг болох. Хүмүүст ингээд ядаж тэ би ийм хэцүү болчлоо. Өө тийм үү. Өө чаавас. Өө хөөрхий гэд хэлээд өнгөрдөг. Тийм хүмүүс л бодох ёстой юм шиг бодоод байна. Яг үндэ Паулийн ч хэлээд байгаа өөрчлөлт бол гадна талын өнгөн тийм өөрчлөлт биш. Дотоод сэтгэлийн өөрчлөлт гэж Паул хэлээд байна. Тэгээд цаашаа Паул ингэж хэлсэн байна. 3 дахь ашил дээрээс. Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан. Бурхан дотор нууцлагдсан. Тиймд бидний амь бол Христ ижлэгдэх үед та нар ч бас яруу алдар дотор түүний хамт ижлэгдэх болно. Та нар үхсэн гэж хэлж байна. Тэгээд та нарын амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан. Юу гэсэн үг бол Христэд итгэж дахин амьснараа бид нар яадаг гэж хэлж байна. Хуучин бие, хуучин бодол санаагаа, хуучин амьдралаа бүгднийг өхүүлдэг гэж хэлсэн. Өхүүлээд бид бүхэн шин амьдралаар амьдардаг гэж бол Паул хэлж байгаа. Тэгэхээр тийм ч учраас хэлсэн те. Хэрвээ та нар өөрсдөө амьдуулагдсан юм бол та нар энэ дэлхийн зүйлсийг биш. Харин дээд Тэнгэрийн бурхандаг зүйлсийг бодож сэтгэж амьдрах болно гэж хэлсэн. Бид бүхэн Есүс Христэд дахин амьдуулагдсан учраас өөрсдийн зүйлсдгийг одоо гайхамшигтай бурхандаг зүйлсээр тавих хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгээд өөрсдийнхөө зүйлсдгэлээс гадна өөрсдийнхөө оюун ухааны ч гэсэн тийм зүйлсэд тавьж явах хэрэгтэй гэж хэлсэн. Яагаад гэвэл энэ ч та бүхэн уншаад байц 2 дугаар ашиг дээрээс та нар оюун ухаанаараа газар дээрх зүйлсдэр биш харин дээгүүрх зүйлсдэр анхаарлаа төвлөрүүл гэж хэлсэн. Мөн та бүхэн зүрх сэтгэлээрээ гэж хэлж байгаа. Тэгэхээр бол юу гэж хэлж байгаа нөхдөд энэ хүү өөрчлөлт нь бол зүгээр гадаад өнгөц өөрчлөлт биш. Дотоод сэтгэлээс эхэлдэг тийм өөрчлөлт байх хэрэгтэй гэж хэлж байгаа. Юу гэж хэлж байгаа нөхдөд бол хамгийн их чухал өөрчлөлт чинь гаднах өнгөнд өрхөн дээр чинь биш. Дотоод сэтгэлдээ чинь ажиглагдчих харагдчих хэвээр. Тавдаар ишил дээрээс. Тэмд та нар газар дээрх эргэтнүүдийг өхүүл гэж хэлж байна. Юуг өхүүлэх вэ? Газар дээрх эргэтнүүдийг өхүүл. За эдгээр нь юу гэсэн үг вэ? За жоохон орчуулгын сонирн байгаа тийм. Одоо тайлбарлаад явж чинь цаашаа. Юуг өхүүл гэж хэлээд байна вэ? Садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунхаарал, болон шүтэн шүтэх явдал эдгэрийг өхүүлцгээ гэж хэлж байна. Энэ бүх зүйлс нь дандаа сэтгэлээс гарч ирдэг зүйлс. Евсэгтэр бол Паулийн хэлж байгаа өөрчлөлт зөвхөн нэг гаднах хөнгө төрөх биш. Дотоод сэтгэлээ өөрчилж, дотоод сэтгэлдээ байгаа бодрон муу зүйлсийг авч хай гэж хэлээд байна. Энд чинь садар самуун, бодрон байдал, тачаал, муу хүсэл, шунхаар, шүтэн шүтэх явдал гэж хэлж байна. Энэ бүх хэлсэн зүйлсээс бүх гим нүгэл бол үүсэлтэй. Зарим нэг хогийн ургамалтай бол энийг зөвлөж болох юм. Та нар хэрвээ ногоо тавьж үзчихсэн бол хогийн ургамал гэдэг бол хамгийн их ногоочдын тэмцдэг нэг дайсан байдаг. Зулгаагаад айн хүсээг байхад нөгөө ургуулыг гэж хүсээд байгаа ногооноос төрүүлээд хогийн ургамал нь ургаад эхэлчихдэг. Таслаад хайдаг, дахиад урагчдаг. Ихэвчлэн ногоочд яаж нөхдөр бол үнцээр нь суг татаж чаддгүй учраас зүгээр нэг өнгөцөн хуглаад авчихлаа нөгөөх нь үнц нь үлдсэн учраас цаанаас ургаад ирдэг. Үүнтэй адилхан гим нүгэл зүсгэлээс эхэлж үндэслсэн байдаг учраас Паул өгжилж байгаа нөхдөр бол амьдралдаа байгаа хогийн ургамлуудыг үнцээр нь булгалж хаяа гэж хэлдэг.
Үндсээр нь суулж хай гэж хэлж байна. Эдгээрээс болж 6 дугаар ишлэл дээрээс Бурхны уур хилэн дуулалгүй хөвгүүдээр ирэх болно. Дотоод сэтгэлийнхаа гим нүглийг авч хаяагүй хүмүүстээр юу бууж ирнэ гэж хэлж байгаа. Энд чинь Бурхны уур хилэн бууж ирдэг гэж хэлсэн. Бурхны уур хилэн бууж ирдэг гэж хэлсэн. Та нар тэдгэрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгэрийн дотор алхаж явсан. Харин идүүгээ. Та нар бас уур хилэн хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүлт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун гэж хэлсэн. Юу гэсэн хэлбэр бол зүгээр нэг дотоод сэтгэлээ бас тэр муу хүслээ авч хийхаас гадна өшөө бас юу гэж нэ амьдрал дээр гарч иж байгаа үд нүндээ бас тэмц гэж хэлж байгаа. Уур хилэн хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүлт үгс бүрийг зайлуулж хайцгаа гэж хэлж байна. Энэ бол бид бүгдийн тэмцдэг өдөр тутам тэмцчихэд тэмцлийг хэлж байна. Өдөр болгон бид бүхэн ийм асуудлуудад тулгарч, ийм асуудлуудад даван гарахын тулд тэмцэж байна. Заримдаа хэрвээ бид бүхэн ийм асуудлаас бүр хүмүүс ангижилсан гэж хэлэх юм бол худлаа хэлж байгаа юм болох байх. Яагаад гэвэл бид бүхэн энэ асуудлуудаас гарч чадаагүй. Дүүр юу гэсэн үг юм? Бид тэмцэх хэрэггүй гэсэн үг. Өнгөрсөн жилдээ одоо яг энэ одоо байгаа байдлаа харьцуулаад үзэх юм бол та нар нэг шат ч болов, хоёр шат ч юм уу, гурван шатаар агсан гэж үздэг төсөөлдөг. Эсвэл яг нэг хэмнэлээр байгаад байна уу? Бидэнд өөрчлөлт гарсан уу? Гарсан. Гэхдээ энэ өөрчлөлтүүд нь таны хүссэн хэмжээний бол тийм өөрчлөлт байж чадчихна. Юу гэж нэгтэр бол дотоод сэтгэлээсээ бид бүхэн энэ өөрчлөлтийг эхлүүлэх ёстой гэж байна. Юу бодож, юу сэтгэж байгаагаас бүх юм шалтгаална гэж хэлээд байна. 9-р ишлэлдэр би үүндээ бүх хотлол яар гэж хэлсэн. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ боловмол уршилтаар тайлж шинэ хүнийг өмссөн. Тийм учраас та бүхэн шинэ хүмүүс байх ёстой гэж хэлж байна. Энэ өөрийн бүтээсэн түүний дүр төрхийн дагуу үнэн мэдлэгт шинжлэгдсэн хүн юм аа. Юу гэсэн тэр Бурхны дүр төрхийн дагуу жинхэнэ үнэн мэдлэгийг аваад өөрчлөгдсөн тийм шинэ хүмүүс болох ёстой гэж хэлж байна. Хинч яаж ямар ч үйлдэл хийж байсан, ямар ч гим нүгэлтэй байсан хамаагүй. Эзний хүчээр өөрчлөгдөж шинэ хүн болж болно гэж хэлсэн. Ингэснээр бид бие биендээ энэ тийм гим нүгэлтэй хүн байсан, энэ ийм хүн, энэний гар дүүслэн тийм гэж бол хэлэх ямар шаардлагагүй болно. Эсвэл энэ гадаад хүн, энэ хүн хятад хүн, энэ хүн монгол хүн гэж зааглах зааг байхгүй болно гэж хэлж байна. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байх ёстой. Тиймээс Бурханаас сонгогдсон ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийн хувьд та нар өрөвч зүрх, инэрл, даруй байдал, дүлгөөн зан, төвчээрийг өмсгөө гэж хэлсэн оронд нь. Ингэхдээ нэг нэгээ хүлцэж, бие биенээ уучилж, тэр хэн нэгэнд чинь нөгөөгийнхээс гомдол байх юм бол та нар эзэн уучсны адил та нар бас түүнийг уучил. Энэ бүгдийн дээрээс та бүхэн хайрыг өмсөөрөө гэж хэлсэн. Юу гэж нэгтэр бол нэг л олон төрлийн хувцас өмсөж байгаа юм шиг тийм. Дотор хувцснууд чинь одоо ийм хувцснууд байна. Тэгээд дараад нь хамын бол жирийн хувцас өмсөд тэгээд гадар өмсдөг хувцсыг өмсдөг. Хамгийн гадна талдаа өмсөх хамгийн чухал хувцас чинь энэ бүгдийн дээрээс өмсөх хувцас чинь хайр гэж хэлсэн. Хайр бол ив нэгдлийн төгс холбоос гэж бол тэр хэлсэн. Паул энэ юу хэлж байна вэ? Тэр бид бүгдийг сонгогдсон хүмүүс учраас, ариун хүмүүс болсон учраас, Есүс таамд дахин амьдуулагдаж хуучин гим нүгэлтэй амьдралаа өхөөсөн хүмүүс учраас шин биетэй болцгоо гэж бол хэлсэн. Тэгээд энэ бүхэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр бол Есүс Паул хэлсэн. Та бүхэн Бурханаас сонгогдсон ариун хүмүүсийн хувьд өрөвч зүрх сэтгэл, инэрл, даруй байдал, дүлгөөн зан, төвчээрийг өмсөөрөө гэж хэлсэн. Тэгээд энэ бүхнээ бол хайраар та бүхэн хучаараа гэж хэлж байна. Бидний юу гэж нэгтэр бол ерөнхий мэрэгтэр ойлгох болцсон хүмүүс. Яаж зүрх сэтгэлээ гим нүгэлтэй тэр бодол санаанаас зайлуулж харин ч бол тийм Бурхны хүслийг зүрх сэтгэлдээ бодож байгаа гэдэг бид бүхэн заримдаа амьдралдаа хэрэгжүүлж чадна. Энд чинь юу гэж заасан бэ? 15 дахь ишлэлээс та бүхэн уншаад үзье.
Паул энэ чинь яаж бид нар энэ болгоныг амьдрал хэрэгжүүлж болох вэ гэдгийг зааж өгч байна. Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захирахын тулд та нар нэгэн бие дотор дуудагдсан юм аа. Эхний хийх зүйл нь талархахтун гэж хэлсэн. Талархахтун. Бид эзэн талархаж байна. Энэ бидний амьдралдаа талархалтаар ханддаг уу? Бага зүйлдээ бид бүхэн талархдаг уу? Эсвэл бид бүхэн дандаа л дутуу хагас энэ амьдрал нэг л болж ирэхгүй байгаа юм шиг ийм бодолтойгоор амьдраад байдаг уу? Заримдаа хүн бас хит их юм бас үзэх харах дэмий байдаг юм шиг үү? Яагаад гэвэл заримдаа ингэ гойм харчихлаар хүн за нэг ийм л болох юмсан гэж зориод байдаг. Нөгөө нөхсөн үлдэж өгдөг. Би анх сургуулиас ирчээд намар болж ирсэн. Хамгийн их хуурай үе. Гараал ороод ирнэ хам хувц широо. Тэгээд гутлаа таслаар арчаад гараал явна. Нэг хит алхаад нөгөө гутал сул широо таас. Тэгээ юу гэж хэлсэн гэхээр энэ ч би одоо нэг бол дасах. Нэг бол агаал дээр ингэж явж сурах хэрэгтэй болчих. Ийм хоёр арга зам байна. Агаал дээр ингэж явна гэдэг бол бүтэмжгүй болчих юм. Агаал дээр явна гэж бол бүтэмжгүй. Эсвэл нэг юм залцтай болдог юм ингээд тэврээд намайг машин зуулгаж өгөөд жолоодж авч буулгачаад тэгээд буцаад ингээд хөл хөрөхгүй. Тийм эсвэл одоо хөл нүцгэн явж идэв. Хөл нүцгэн явах бүр илүү асуудал болчих юм. За тэгтэл чи одоо юу гэж нэгтэр бол энэ бүх байдлаа одоо эвлэг хийгдэм байна. Эвлэг гэж нэлээд зовсон. Сүүлдээ эвлэрээд гисэн чинь готлол тэгэл одоо ямар шараатай хамаагүй таа шараат. Тэгэл явдаг болсон. Юу гэж нэгтэр бол заримдаа хүн бол дасыг гэж хүсэх юм бол дасч болд юм шиг. Зарим газрууд хүмүүс өмсөх готолчгүй. Хичнээн мөрөөдсөн ч гэсэн өмсөх готол олдохгүй юм чинь. Юусэн гэдэг бол готолтой байгаадаа бид талархын орно. Заримдаа бид яаж нэг маш их готронгүй байна. Болохгүй байна. Бүтэхгүй байна. Миний одоо ингээд амьдрал ингээд дууслаа. Ингээд одоо шороон дууслаа гэсэн тийм их бодолч хүн төрж идэв. За тэгвэл зөвхөн нэг жишээ. Хүний амьдралд бол маш олон сэтгэл ханамжгүй хандах зүйлсүүд байдаг. Энд бол бид бүхэн талархах хэрэгтэй гэж хэлж байна. Цаашаа үргэлжлүүлээд Бурхан дандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу магтуу дуулууд хийгээд бүх мэрэгэн ухаанаар та биедээ заа. Биенээ сэгрүүлэн Христийн үг тааны дотор бялхан орших болтугай гэж хэлсэн. Энэ ишлүүдийг та бүхэн тэмдэглэж аваасаа гэж хүсэж байна. Энэ ишлүүдийг та бүхэн эрх хичээлийнхаа мөрдлөг болгоосаа гэж хүсэж байна. Дагаасаа гэж хүсэж байна.